Хүмүүс бид нэр ингээд мөнгөөр юм худалдаж аваад тэгэл тэрэндээ айгу заримдаа ингээд айгу гоё юм худалдаж авсан байдаг те амар зөвүүн юм амьдралд хэрэгтэй альсгүй мөнгөөр худалдаж авсан юм маань айгу үнцэндээ ч юм уу те бид надад айгу юм авчирдаг биднэрт юм авчирдаг тиймэрхүү юм худалдаж авсан байдаг те. Тэгвэл өнөөдөр та бүхэнтэйгээ би миний амьдралд game changer болсон миний амьдралыг хөнгөвчилж өгсөн надад айгу их юм авчирсан 8 зүйлийн тухай ярилцъя гэж бодлоо. Hi хөрөнгө оруулагч lifelong learner Тэмүүлэн байна. Хэрвээ та манай цугийг subscribe хийгээгүй subscribe хийгээрэй. Тэрний оронд та бүхэндээ би танд хэрэгтэй. Тэгээд таны амьдралд ямар нэг юм авчрах видео контентуудыг хийх болно. Ингээд let's talk about money. За хүмүүс бид нэр хэрэгтэйггүй баах юм худалдаж авдаг тий. Тэгээд өнөөдөр та бүхэндээ би өөрийнхөө худалдаж авсан надад хэрэгтэй одоо манай гэр бүлд хэрэгтэй 8 зүйлийн тухай ярилцъя гэж бодлоо. Тэгээд энэ 8 зүйлийг болохоор 2-2-оор нь 4 хэсэгт хувааж ярилцъя. За нэгдүгürt болонгод цаг хугацаа хэмндэг. Тийм үү. За хоёрдугаарт нь болонгод эрүүл мэнд, за гуравдугаарт нь болонгод хүний өөрийн хөгжилтэй миний өөрийн хөгжил. За дөрөвдүгürt нь болонгод та бүхэндээ сонирхуулаад бас сонирхолтой байж магадгүй гээд худалдаж авсан 2 зүйлээ ярих гэж бодлоо. За ингээд видеонд орцгоё. Time savers. За бидний цаг хугацаа хэмндэг ихний худалдаж авсан зүйл бол автомат тоос орогч. За бид нар бүгдээрээ 100% ажилладаг, зарим нь 80% ажилладаг, зарим нь гэрээ цэвэрлэх завгүй байдаг те. Ажил ажиллаад орж ирээл гэр жоохон тоостой байх юм бол дахиад ингээд тоос орогчоор ингээд цэвэрлэнэ. Тэгээ манайх энэ автомат тоос орогч худалдаж авсан байгаа. За зарим мэдж магадгүй, зарим мэдгүй ч магадгүй. За энэ автомат тоос орогч яадаг гэхээр зүгээр шууд утаснаас ороод намайг ирэхэд ингээд цэвэрлжээ байж ирэнгүүт ажиллаад хараад гэртээ ороод ирэнгүүт бүх юм цэвэрхэн гоё хийдэг. За энэ бол бидний амьдралд одоо манай гэр бүлийн амьдралд маш их цаг хугацаа хэмнэж байгаа. Худалдаа авалт муу юм аа. За бид нар бол гэрээ гараараа 7 хоногт нэг л удаа тоос оруулдаг гэсэн. За урд нь бол 2 хоног нэг сурвалахгүй болохгүй. Байнга цонхон горхоо байдаг болохоор бай. Тоосчлт ингээд өлөн тоос ингээд хотчдөг гэсэн. За одоо бол энэ автомат тоос орогчийг авснаар автоматар ажиллуулад байхгүй үдэгээс ажиллуулчаад эренгүүт бүгдээрээ гоё тоосгүй. Нэгэнгүүд одоо болон тохооны тоос морсыг аавна гэж байхгүй. Гэхдээ бол цаг бол маш хэмнэж байгаа шүү. За хоёрдугаарт нь болонгот манай монголчууд угаасаа ер нь их цайсаг авдаг юм уу? Тэгээ бүгдээрээ цай уудаг. За манай гэр бол бас маш их цай уудаг. За ингээд байхгүй цай, сүдэ цай тий. Янз бүрийн цай бол маш уух дуртай, халуун цай уух дуртай, бүлээн ус уух дуртай. За энэ зориулж манай худалдаж авсан зүйл гэхээр ус уцлагч. За халуун хөдөө ус гаргаж болно, грацад харуулж болно тий. Хэдэн миллилит хэмжээгээ тааруулж удаг. Маш цаг хэмндэг, маш хурдан бөгөөд маш одоо convenience гэж ярьдаг. Тэгээд их цай уудаг хүмүүст бол маш их хэрэгтэй юм шиг үлээ. За манай гэр бүлд бол маш их цай уудаг, маш их бүлээн ус уудаг хүмүүст бол цаг хугацаа юм. Зүгээр ингээ ус уцалгаал буцлагыг хүлээгээд авахгүй. Тэгээд маш хурдан халуун ус гарч ирнэ. Тэгээд мэдээж тогон тэмдэлтэй, усан тэмдэлтэй тийм болохоор энэ манай амьдралд маш цаг хугацаа хэмнэж байгаа 2 дахь зүйл юм аа. За 2 дугаарт нь болонгууд health эрүүл мэнд. За эрүүл мэндэд мөнгөөр авсан ихний зүйл маань надад маш хэрэгтэй болдог ихний зүйл маань юу вэ гэхээр active noise cancelling тийм юутэй функцтэй. Одоо гадны дуу чимээг ингээд шүүгээд байхгүй болгочдөг. Та нар мэдж байгаа үстэй те. Ийм чихвч байна. За миний чихвч болонгууд Jabra-гийн чихвч. Би яагаад Jabra гэдэг энэ чихвчийг сонгосон гэхээр чихэнд айгу таардаг. Миний чих айгу сонин юм сонжигтэй. Тэгээд энэ ядаа яагаад хэрэг болдог гэхээр бид нэр агарын бохирдол гэж ярьдаг, хөрсний бохирдол гэж ярьдаг. За тэрнээс гадна бас дуу чимээний бохирдол гэж байдаг. За дуу чимээний бохирдол яадаг гэхээр удаан хугацаанд их дуу чимээтэй газар ажилдаг ч юм уу ингээд байгаад хахаар хүн ядардаг. Тэгээд дараа нь стресс ордог. Тэгээд ер нь бол тархитлагын өвчтөй болдог. Дуу чимээний одоо тий бохирдлоос noise pollution гэж ярьдаг тий. За тэгээд тэрнээс хамгаалах гэж энэ active noise cancelling гэдэг юм функц байдаг. Тэнгүүд энэ дээр конопт дарангуудаа шууд гадны одоо тэр дуу чимээг шууд байхгүй болгонгуудаа би юу ч сонсохгүй бүг гэдэг ингээд над юу сонсохгүй болчих. За тэр нь та нар өөрсдөө интернет active noise cancelling хийгээд үзээрэй. Тэгээд яаж тэлтгийн яагаад ингээд бүг гэдэг ингээд байхгүй болчих ингээд бүх юм ингээд интернет байгаа. Тэгээд энэ бол миний авсан хамгийн зөвүүн хамгийн гоё мөнгө өрсөн хамгийн гоё зүйл байгаа. Янз бүрийн чихвчүүд байгаа. Чихэн дээр ингээд үүсдэг чихвч байгаа, чихрүүгээ хийчдэг чихвч байгаа, янз бүрийн чихвч байгаа. Та нар та бүхэн туршаад үзээрэй. Ялангуяа Монгол Улаанбаатарт амар их дуу чимээтэй noise pollution амар ихтэй. Улаанбаатар гэдэг газар бол ийм юм бол хэрэгтэй шүү. Жохон ингээ амармаа санагдсан үедээ ч юм уу пак гэд хийвэн гутаа ингээ яваараа. Гэтэ бас хамаагүй энийг чихвчийг хийгээд явж болохгүй. Ягаад тэгэхээр эргэн тойронд юу болж байгааг сонсохгүй тий машин яг сигналдах юм эсвэл араас ингээ хүн амтны юм ч юм уу дугуй муугүй ирээд дайрчих ч юм уу тий маш болгоомжтой зүгээрээ гэж хэлмээр. Гэхдээ надад бол энэ маш их юм авчирсан. Надад маш их тусалж байгаа. Тэгээ би энэ чихвчгүй бол гардгүй байгаа. Тэгээд богоон цуухтаа, ном уншихтаа, янз бүрийн юм төвлөрөхтэй ч юм ажил дээрээ ч юм уу хийгэн гутаа ANC-г асаагаад тэгээд бүх юм сонсогдох болоод зөвхөн би өөрөө өөртөө төвлөрч агүй гоё
чимээгүй байдаг ба. Тэгээд энэ нэгдүгээр. За хоёрдугаарт нь юу гэхээр та нар бас мэдж байгаа би нөгөө компьютерийн өмнө ажилладаг. Би өөр IT мэргэжилтэй. Компьютерийн өмнө ажилладаг болохоор дандаа суугаа ажилтдаг хүмүүс тийм. За тэгээд тэрнээс болж суугаа ажилтдаг хүмүүс ямар асуудалд ордог гэхээр нэгдүгээр хөдөлгөхгүй, хоёрдугаар хөдөлгөхгүйгээс болж таргалт үүсэн, таргалтаас болж дандаа суусуулж нурууны асуудалтай болдог. За тэгээд миний хувьд дэрийг яаж шийдсэн бэ гэхээр за ажил дээр болон гэртээ дээшээ доош ингээ босоо зогсдог ширээ авсан байгаа. Одоо ergonomic desk гэж ярьдаг тийм. Заримдаа жоохон ингээ зогсож ингээд ажиллаа хийдэг. За тэгээд жоохон зогсоод хөлмөл өвдөх юм бол тэгээд буцаагаан суудаг. Тэгээд энэ нь ямар ашигтай вэ гэхээр ерөөсөө хүн суугаад нөгөө суугаа ажил хийдэг хүн ингээ ажилдаа ингээд орчхороо мартчихдаг хөдөлгөө. За тамхитдаг усуд бол яг хуу заримдаа гараад тамхитахаар ингээ хөдөлдөг. За над шиг тамхи татдаггүй янз бүрийн кофе мофе ууддаг хүмүүс бол ингээ суугаад байдаг. Тэгээд өдөржингөө баг 4-5 цаг суудсан байдаг. Дараа нь нуруу муруу өвдөг. Тийм учраас тэрнээс хамгаалж ширээгээ дэвшлүүлээ. Босоо зогсоорч бас зүгээр зогсохгүй шүү дээ. Ингээ байнга хөдлөн наасаа цаашаа болон жоох ингэн. Тийм болохоор энэ айгүй их хэрэгтэй, нуруунд хэрэгтэй. Ялангуяа нуруунд суугаа ажил хийдэг хүмүүс, нуруу муурын асуудалтай ч юм уу те. Юу хөдөлтгүү байнга суугаа ажил хийдэг хүмүүс бол маш хэрэгтэй зүйл шүү. За энэ бол миний хоёр дахь өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулсан, мөнгөөр худалдаж авсан зэрлэг те гоё зүйл юм аа. Би айгүй энд чин ширээндээ хайртай. Энэ ширээгүй бол одоо баг ажиллаж чадахгүй. За тэгээд миний дараагийн одоо авах гэж байгаа зүйл юу гэхээр ингээ бос зогсож явахдаа нэг фитнес студид ингээ зам байдаг шүү дээ, гүдэг зам. Тэрэн шиг ийм алхахдаг зам байдаг байхгүй юу. Тэгээд тэр алхахдаг замыг ширээнд ороод тавьжгаад ажиллаж байхдаа ч юм уу уцаар ярьж байхдаа ч юм уу алхахыг гэж бодоод байгаа. Тэгээд зүгээр ажиллаа хийж явцдаа бас хөдлөд байж болох нэ. Тэг өөрийнхөө эрүүл мэндэд бас тийм хийж болох нэ гэдэг тийм бодолтойгоор юм тийм аавь гэж бодоод байгаа. За 3 дугаарт нь болохоор personal improvement. За өөрийнхөө хүний хөгжилд зориулж би хоёр гоё юм худалдаж авсан байгаа. За нэгдүгürt нь болохоор e-book худалдаж авснаар 2 жилийн өмнөөс ном уншдаг болсон байгаа. Яг хөө надад ийм цаасан номнууд зөндөө байгаа. Тэгээ цаасан номнуудын нэг сул тал нь юу гэхээр мэдээж уншихад гоё юм эргүүлээд. Нэгдүгürt нь болохоор зай их эзлэн уншихад бол гоё. За хоёрдугаарт нь болохоор жоох үнэтэй байдаг. За тэгээд e-book худалдаж авсаар яадаг вэ гэхээр мэдээж хямдхан. За хоёрдугаарт энэ дээр өчнөө хэдэн 100 номыг ингээ аваад ганцхан юм аваад явж болно. Нэг хайхтар хүнд биш. Тэгээд хааж уншсан болно те. Энэ зай маань өдөр бол 18 бараг 20 хоног барьдаг зайтай. Тэгээд e-bookтэй болсноор ном их уншдаг болсон. Ийш ямарлалтанд явахдаа ч юм уу, богонд явахдаа янз бүрийн хүн хүлээж явахдаа ч юм уу 10 минут 5 минутгүй цаг энийгээ гаргаж ирэнгуутаа л ном уншдаг. За минийх бол энэ Rakuten Kobo гэдэг ийм e-book байгаа. Тэгээд Монголд бол бас хүмүүс ерөн сүүлийн үед ийм уншдаг болсон байлээ. Kindle Mindle те өөр юу ч гэдэг юм. Янз бүрийн e-bookтэй болсон байлээ. Та бүхэн ч гэсэн e-book худалдаж аваад Монгол номнууд сүүлийн үед e-book тэгээд энэ сонсдог M-book гэдэг ийм store байдаг юм байлаа. Тэгээд M-book гэдэг store-оос сонсдог ном ч юм эсвэл ийм e-book-ыг худалдаж аваад ном уншцаагаарай, номоо сонсцоогоорой гэж та бүхэн зөвлөмөр. За хоёрдугаарт нь болонгууд би өөртөө зориулж мөнгөөр худалдаж авсан юу гэхээр одоо language app байдаг. За Babbel гэдэг та бүхэн мэдж байгаах те. Babbel гэдэг бүх төрлийн хэлийг, гадаад хэлийг өөрийнхөө те темпээр, өөрийнхөө одоо хүснээр өөртөө зориулж сурж болох тийм app байгаа. За тэрийг би болонгууд lifelong лицензэнд худалдаад авсан. За тэр нь ямар давуу талтай гэхээр би өөрийнхөө темпээр ямар төвшний ямар хэл сурах уу бүх төрлийн хэл байгаа. Тэгээд тэрийг сурахад зүгээр утсан дээр юм эсвэл таблетэн дээр гаргаж ирэл тэгэл туртай үедээ хэлээ сурах тийм гоё app байгаа. Тэгээд тэрийг өөртөө хөрөнгө оруулж тэ өөрийнхөө хөгжлийн төлөө бас гоё худалдаа авалт гэж би бодоод байгаа. За та бүхэнд сонирхолтой байж магадгүйгээд дөрөвдүгürt нь экстраас 2 худалдаа авалтыг бас танилцуулъя гэж бодлоо. За нэгдүгürt нь энэ шилэн та бүхэн бодож магадгүй энэ юу ямар шил зүйчээд байгаа юм. За энэ бол би өөрөө компьютер дээр ажилладаг хүн, дэлгэцтэй их ойр ажилладаг. Дэлгэцний өмнө ажилладаг учраас ер нь яванда хүний холын хараа мууддаг. За компьютер дээр ажилладаг хүмүүсийн холын хараа ер нь жоохон мууддаг. Дараа шил мэл зүүх хэрэгтэй болдог. За тэгээд тэрнээс хамгаалж энэ шилийг худалдаж авсан байгаа. Энэ шил яадаг гэхээр та бүхэн харж байвал нүхтэй шил ба. Энэгээр ингээ нүхтэй. За энэ нүх нь яадаг гэхээр хүний нүд чинь өөрөө яг утасны камер ч юм уу те камерын ингээ нөгөө фокуслдаг шүү дээ камеруу те. Яг тэр шиг хүний нүд бас ингээд наашаа цаашаага холын хараад ойрын юм харахын тулд холын юм харахын тулд бас ингээд фокуслдаг наашаа цаашаа. Тэгээд энэ шил яадаг гэхээр хүний фокусыг ингээд ажилуулж яддаг. Ингээд яг ингээд шилийг ингээд зүгөө харангууд энэ нүхнийх нь завсраар нь ингээд харахгүйд яг ингээд нөө камер ингээд фокуслж байгаа юм шиг наашаа болдог. За энэ ямар хэрэгтэй юм бэ гэхээр хүний нүд ч угаасаа булчинтай байдаг. Тэгээд хүн холын хараа ойрын харааг харахын тулд тэр булчингаа ажилуулж явах ёстой байдаг. За тэгээд хүмүүс компьютерийн өмнө суугаад ангууд холын юм харахгүй болоод ирэхээр нөгөө булчин ажиллах болчихдог. Тэнгүүд холын хараа нь муудаад байдаг. Тэр булчин ажиллахгүй. Тэгээд фокуслж чадахгүй учраас тэр холын хараа нь муудаад байдаг. Учраас энэ тэр булчингийн үйл ажиллагааг дэмжих тийм шил юм аа. Хоёрдугаарт нь barefoot shoe. За энэ ийм би гуталтай болоод одоо баг
4-5 сар болж байна. Энд маа нэг найз бэлгэлсэн надад. Угаасаа би энийг авъя гэж бодоод л яваад байдаг. За энэ ямар өчтэй гутлан гэхээр яг нэг юм хөл нүцгэн явж байгаа юм шиг. Тэгээ тийм учраас barefoot shoe гэдэг байна. Хөл нүцгэн явж байгаа юм шиг юм мэдрэмж өгдөг гутал. За энэ ямар авчиртай гэхээр хүмүүс бид нар угаасаа тэгээ 4-5 сая жилийн өмнө үүсгэтэл хөл нүцгэн үүссэн хөл нүцгэн явж ирсэн, хөл нүцгэн ан хийж ирсэн, хөл нүцгэн ер нь хөл нүцгэн байдаг. Сүүлийн 2-300 жилийн жилдэл гутал гэж юм гарч ирсэн учраас бид нар одоо гутал өмсдөг болсон байна. Ер нь хүмүүс бид нар хөл нүцгэн явж явах хэрэгтэй юм байлээ. Энэ ямар учиртай юм гэхээр одоо та бүхэн харж байвал ингээд дээшээгээ болоо ингээд бүдүүн болоод ирсэн байгаа. Тэнгүүд бидний өмсдөг гутал яад юм гэхээр дээшээгээ болоод ирэхээр урагшаага хөлнийхөө хурууны чиглэл рүү ингээд нэг нарийнх болоод ирсэн. Тэнгүүд хуруунуудыг ингээд бариад идэг. Хоёр талаас нь тэгээд хүний хуруу ингээд хөдөлж чадахгүй, сарван чадахгүй ийм бариатай болонгууд янз бүрийн артритис үүснэ, янз бүрийн ийм хөлний юм хөл мөлнөг юм мөрий болсон хүмүүс байдаг. Тэр нь болонгууд их тийм гутал өмснөөс болж тэгж хөлний жоохон асуудалтай болоо. Тэгээд энэ гутлыг өмснөр ямар давуу талтай юм гэхээр ямар нэгэн реклам биш, зөвхөн би өөрөө эрүүл мэндийг зориулж яаж байгаа учраас та бүхэн зөөр болгоорой. Яг хөл нүцгэн явж байгаа юм шиг тэгээд урдуур нь хөлийг барихгүйгээр ингэж явдаг. Тэгээд улан доороо бүх юмаа мэдэр нэгдүгээр массаж болж байгаа. Хоёрдугаарт болонгууд хөлн дээр ингээд ачаал ирж яадаг учраас тэр хөлний булчин эргэн тойрныхын шүрвсэн чангарч идэг. Тэгэхээр янз бүрийн хөлний өвдөгний тэг урууны асуудалтай энэ арцэг марцгийн асуудалтай улсууд ийм гутал өмсвөл их зүгээр юм байлээ шүү. Тэгэхээр ийм гутал өмсгөр хөлний чинь нөгөө булчин одоо тэ энэ давхааны чинь хөлний давхааны чинь булчин сайжирна. Тэгээ дээшээгээ тэр булчингийн чинь үйл ажиллагаа тий одоо өвдөг ч юм уу нурам өвдөг ч юм уу тийм нүүч сайжирнаа хөл сайн хөлний булчин сайн байх тусам ерөнхийдөө ямар асуудалгүй болно л гэсэн үг. Яг ийм хөл нүцгэн явж байгаа юм шиг. За тэгээд та бүхэнд юу гэж санагдаж байна те? Ер нь хүмүүс бид нэг худалдаа авалт хийхдээ ер нь боддгоо яг надад яг өөрт нь хэрэгтэй юу хэрэггүй юу гэж боддгоо дандаа л статус гейм тоглох гэж юм эсвэл хүнд таалагдах гэж хүнд гоё харагдах гэж юм авдаг. За хамгийн гол нь бид нар өөрөө өөртөө хэрэгтэй юм а худалдаж аваад биднэрт бенефит өгж ивэл бид нар мөнгө харамлахгүй те худалдаж авч сурах хэрэгтэй. За биднэрт бенефит өгөхгүй зөвхөн бидний карманаас мөнгөний маань ингээд гаргаж өгөх янз бүрийн брендинг хувьс, янз бүрийн тренд, янз бүрийн сонь юмнууд авахгүй байж сурах юм бол бид нэр мөнгөтэй болно те мөнгө хураад сурна мөнгө хөрөнгө оруулах мөнгөтэй болно гэж тэрэн зориулж би энэ видео хийсэн. Тэгээд та бүхэнд таалагдж байвал комент хэсэгт бичээрэй. Хэрэгтэй юмнууд өөрөө өөртөө зориулж ямар зөвүүн юмнууд авсан бай тэрэндээ хайртай юу тэр нь ямар бенефит танд авчирж байна гэдгийг комент хэсэгт бичээрэй. Сонирхолтой болно. Ингээд дараа уулзлаа. Түр чаа.